10 дугаар анги. Би тань дээр ирэхэд аймаар ирсэн шүү. Би аимшигтай гинэ. Үнэн шүү. Чамд аймаар юу байгаа юм бэ? Танаас биш л дээ. Тэр үед байхгүй юу? Ойлгож байна уу? Надад бол баяр баясгал байлаа. Надад бол чамтай байх сайхан байна. Тун сайхан шүү. Би мартчихсан юм аа. Юу ч үштэй чиний аимшигтай гэсэн л. Ойлгож байна уу? Ольгагийн нөхөр тагнуулчаа. Гестафтоныг барьсан. Энд чинь та тусгай албан сад болсон байна шүү дээ. Тэгээд юу гэж? Тэгэхээр энэ аюултай байсан бах та. Аюултай байсан. Яалтай ч үлээ. Хаашаач гарах арга алга. Хүссэн л байх л та. Хаашаач явах вэ? Тэд энд хаасаагүй л байсан юм чинь. Одоо ч байгаа юм билүү? За жаргал үсэй. Ванга хэзээ очиж болох вэ? Маргааш ир. Харж байна уу? Яв. Аль босаарай. Ванга. Ольга. Чамайг олсондоо ямар их баяртай байна. Би бүрч уулзахаас өнгөрлөө л гэж бодож байлаа. Чиний хуучин хурцдэл баярлаж байна. Тэр чамайг нөхөрт гарсан. Тэгээд Петрич рүү явсан гэсэн. Хорлоо. Гэрлөө явцгаая. Ольга энэ одоо хэн бэ? Жоо хантан. Энэ Андруша миний хүү. Би том болсон шүү. Чи том биш насанд хүрсэн байна. Яа гэрт оръё. Пойдем в дом. Ванга хэзээ хүн ах вэ? Маргааш бүгдийг нь авнаа. Андруша унтах хэрэгтэй. Харин би явж Вангатай ярилцъя. Аавын тухай юу? Тийм ээ, аавын тухай. Эцэг битгий яв би уйтгартай байна. Би чамтай хамт байя. Байшин барьснаа ярьж өгье. Мэдка ха та энэ том байшинг өөрөө байсан юм уу? Өөрөө барилгүй яах вэ? Өөр юм байх вэ? За чи яв. Баярлалаа. Мэдка ах чинь чамтай хамт байна. Одоогийн миний урлагийн өрөөнд хуучин адууны зүчээ байсан. Энд өмнө шал өөр байсан юм аа. Надад чам шиг туслах байсансан бол бид энээс илүү байшин барих байлаа. Би бүхэл дайны турш чамайг амьд эсхийг чинь мэдэхгүй байлаа. Найдаж байсан шүү. Би чамайг амьд байгааг чинь мэддэг байсан шүү. Чи бол өөр шүү дээ. Чи бүгдийг мэднэ. Чамд авьяас чадвар байна. Чамд чадвар байхгүй гэж бодож байна уу? Надад юуны авьяас байх вэ? Авьяас биш ч байж болох юм. Билэг шүү. Хинээс тэр вэ? Бурханаас. Тэр чамд зөвхөн оюун ухаан, зүрх сэтгэл өгөө зогсохгүй. Чамд ойр дотныхноо хамгаалах хүч өгсөн. Тэр чамайг хамгаалдаг. Харин чи тэднийг тийм байсансан болж миний нөхөр алга болсон. Тэр маань өгсөн байж болох ч би итгэхгүй л байгаа. Хүмүүс бүгд л түүнийг амьд үлдэх боломжгүй эцгээдэг юм. Түүнийг найнаас өмнө нэмцүүд баривчилснаас хойш би их бараагийн ч хараагүй. Үхэл чиний хажууд байна. Би өөхөх юм болов? Тэгвэл Андруша минь яг олж байна. Чи нөхрийнхөө хажууд байна. Түүний үхэл болохоос чиний хөшөө. Чи хашгирч байна. Энэ бургастай голын ирэг дээр болж байна. Хаасаагүй бургас. Өргөн цөмхөлд тэр хөш ч гэсэн хэвтэж байна. Тэр их муу байна.
Эмчнэр туслахыг оролдож байна. Түүний хажууд эмч байна. Тэр хөхгүй юм байна. Чи аврах юм байна. Возле него врач. Он не умрет, но спасешь его ты. Босоо. Хэрэггүй. Дандаа л ингэж байдаг юм. Өөр байдаггүй л зүйл. Нөхрөө ол. Чи түн туслана. Зөвхөн чи шүү. Андрюша, сэрэрэ миний хүү сайн хүү. Бид явах хэрэгтэй боллоо. Хаашаа? Юу болов? Та нар хайчих нь вэ? Би нөхрөө олох хэрэгтэй. Тэр өвхөж магадгүй. Аав уу? Хүлээлтээ чи дөнгөж ирээ үсттэй. Хүүхэд амрагалтай. Мэдка. Битгий саад бол. Тэр бүгдийг зөв хийж байна. Та нарын ухаанд юу байгааг чи тэр өөрөө ч учрыг нь олохгүй байгаа хаа. Хүлээж. Би хөршөөсөө морийг нь авах юм. Та нарыг хөргөж өгөөд гал тэргэн зуулгая. Андрюша минь байж байдаг. Ява, бүү ягаарай. Би яахгүй байна. Яваад оорой. Хурдан л байгаасаа да. Чи юу гэж? За ингээд. Дараа нь Орос яваарай. Яаж? Нөхрөө олоод эдгээгээд бүгд хамтдаа явцгаагаарай. Мэдхгүй тэнд удсан л та. Тэнд ямар байх вэ? Хүндэл байх болно. Гэхдээ тэнд чи өгчихгүй. Энд бол чиний өөр замыг харахыг хүсэхгүй байна. Орос яваа. Нөхрөө олоогүй байхад энэ талаар бодож чадахгүй л болов. Сонголт байнга л чамтай хамт байдаг зүйл шүү. Хонгор минь чамдаа баярлалаа. Бурхны авралт яваарэ. Езжайте с Богом. За яваарай. Алив надад өгөөдөгтөө. Хүчтэй битгий өгтраарай. Тэггүй. Өөрөө барьмаар байна уу? Үсэж байна. За барь та. Ванга ядарч байна уу? Зүгээрээ. Өнөөдөр хүнд хүмүүс байгаагүй. Хичнээн ч хүн байв да. Тэд ямар байх нь ялгаагүй үсттэй. Мне все равно. Ялгаагүй бишээ. Сэтгэл нь дандаа хүнд юм байдаг юм. Хүмүүс байхад тэндээс хүч нэмэгддэгч. Хүмүүс бас би шүү. Хиний тухай бас нэг чинь мэдж байна. Ольгагийн тухай ярьж байгааз. Тийм үү? Яаж мэдээ? Нүүрэн дээр чинь баяр баясгал тодроод л байхад яаж бодохгүй байх юм бэ? Ээжээ би даавыгаа одоо олох уу? Тэглгүй хоолноо битгий санаа зов. Нөхөр Низнамов одоо нөхрөө ирэхийг хүссэн чинь сонирхол байна да. Ягаад? Таны хэрэг хэвэн хэрэггүй. Хорих лагераас хорих лагер тоорч гисээд мөн эргэлзээтэй өхий газар зүйн шинж тэмдэг бариад өргөн сүмхэлтэй голыг ирээд энд гол хаа сайгүй л байгаа шүү дээ. Надад өргөн сүхэлтэй бас эргээрээ бургасан шугаатай гол хэрэгтэй нь. Байга санагдж байна шүү. Харин шалгаж амжаагүй байгаа. Энэ байна доо, Ишли. Та энд юу болж байгааг ойлгодогч болоосой. Нээцүүд золоор л хоригдлуудыг устгаж амжаагүй юм. Наашир. Энд ийм байдалтай л орхисон. Тэгэхээр бид одоо түүнийг янзлахтай мантай байна л да. Ерөнхийдөө та бүгдийг үзлээ. Бид энд байгаагүй. Энэ тусгаарлах байр. Энд нэг өвчлөн ухаангүй байгаа л да. Энэ ч таны хүн биш л дээ. Ягаад?
Хүсч байгаа бол орё. Ээжээ бид одоо аавыгаа олох уу? Олдгүй яхаа одоо биш ч дараа болно. Сайн байна уу? Нөхрөө 42 таа гэсэн баха. Энэ хүн бол 50 тэл хүн дээ. Энэ аав уу? Яа битгий ар. Нааш. Энэ нөгөө өвчтөн. Ээжээ энэ аав уу? Алиуша минь. Бурхан минь. Би чамайг олно гэдгийг мэдсэн юм аа. Ольга. Чимээг. Би вэна хартна. Энэ би вэ. Ольга. Чимээг. Ярьсны хэрэггүй. Энэ миний нөхөр Алексей нам уу? Би энд үлдэж авч явах хүртэл насрах хэрэгтэй. Хүлээгээрэй. Авч явна гэсэн чи юу гэсэн үг вэ? Энд чинь зочдууд л бишээ. Тэр нэмцийн хориглагын хувьд хэн болохын тогтоогоогүй байна. Тэгээд таныг энд ямар нэг сэжигтэй зорилгоор хинч үлдээхгүй. Та юу ярина? Та чинь юмч үз. Би цэргийн юмч. Би тушаал биелүүлэх үүрэгтэй. Миний ойлгож байгаагаар эмч нар ёс зүгээ биелүүлэх үүрэгтэй. Сүржих шингүй очроо олцгоё. Сайн байна. Мэ. Танилт. Үүнийгээ шууд хэлэхгүй дээ. Тань зөвшөөрөл байна. Би эсэргүүцэхгүй. Тэгэхээр та энд яаж үлдэх болж байна? Ямар ч нөхцөл алга. Бас та жижиг хүүхэдтэй байна. Тэр дөнгөхгүй шүү дээ. Тэр дөнгөнө. Тийм ээ дөнгөнө. Хүүч яг ээж юм аа. Аавч бас тийм шүү. Та тарай хийж чадах уу? Түүнийг цаг тутам тарих хэрэгтэй. Энд амьдцгаа да. Би шийд өгчихнө. Баярлалаа. Ээжээ аав өгөхгүй үү? Үгүй чи юу ярина вэ? Манай аав ертөнцийн хамгийн мундаг нахгүй юу? Бас хамгийн сайн. Түүнтэй байхад бүх зүйл сайхан болно. Ванга хизээш алдаж байгаагүй. Өдрийн мэнд. Хүлээгээд удаж байна. Удаж байна. Ванга. Чи өнөөдөр хинээг чи хүлээж авахгүй байвал яасан бэ? Яагаад? Би муу зүүдлээ чиний тухай. Яа сурглаа? Зүуд яах вэ? Юунд найсан бэ Любка? Миний өхлөдөө. Чи өөрийнхөө талаар юу ч хардггүй үсттэй. Өөрийгөөч би хардггүй л дээ. Үхлийг бол харна. Би түүнээс хол байгаа. Үхэл хүний хажууд нь зогсохыг би дандаа хардаг. Мэдхгүй юм да. Ялгаа байхгүй. Нэг л өөр байна да. Нөгөө чиний ойлгоо чинь яаж вэ? Тэр үхэлтэй тулж байгаа. Чинь талаар ийм тайван ярьлаа гэж юу? Ингээд чи түүнд хайртай үсттэй. Хайртай. Түүний үхэл хол байгаа. Чи ойрхон гэвдтэй. Энэ бол тэр үхэлд ойр байгаа байхгүй юу? Гэхдээ өөрийнх нь биш ээ. Юу гэсэн үг вэ? Ойлгох юм алхаа. Миний сайн Алиуша минь дээ. Бүх юм сайхан болно. Бүгд сайн болно. Тань туслах уу? Үгүй баярлалаа. Тэгээд тариу надад байгаа шүү. Мэдлээ. Бүх юм сайхан болно Алиуша. Алиуша. Алиуш. Чи сайн байгаа зү?
Оле чи зүгтах хэрэгтэй. Зүгтах хэрэгтэй. Юу? Зүгтах хэрэгтэй. Чимээгүй бай. Хаашаа зүгтах хэрэггүй, тайвшир. Тайван бай. Би ч зүгтах хэрэггүй. Сонс. Тань дууссан. Бүх юм сайхан болно. Бүгд гайхалтай болно. Би хажууд чинь байна. Хүмүүс шил өгөхдөө идэх хэрэгтэй шүү. Халиваа дээрээ бүх зүйл сайхан болно. Бид гэртээ харна. Все будет хорошо, тебе станет лучше. И мы сразу вернемся домой. Мы должны вернуться. Бид заавал Орос дэргэж очих хэрэгтэй. Оле мэдхгүй юм да, мэдхгүй. Ойлгож байгаа үстэй. Би зөвлөлт холбоот улсад өссөн. Тэнд ч сургуульд төгссөн. Мөн тэнд тагнуулд эвлийн шугамар л орсон. Би зөвлөлтийн хүн. Харин чамайг жаахан охиныг өөр улс руу аваад явсан. Тэнд чамд бүхэл юм хүнийх байна штэ. Би бодсон. Бид ингэж хийцгээе. Чи хэсэг хугацаанд энд үлд. Би очиод тэнд юу болж байгааг ойлгож аваад дараа нь та нараа авахаар буцаж эргэж ирнэ. Үгүй. Яагаад? Яагаад гэвэл энэ миний сонголт. Ойлгож байна уу Алиша? Бүх юм дайнаас л болж байна. Хичнээн ч шаналв да. Би Оросдоо эргэж очимоор байна. Тэнд надад бүгд хүнийх болохыг би ойлгож байна л да. Гэлээч яагаад чи миний зүрхэнд байдгийг мэдэхгүй лээ. Яагаад гэвэл чамд ухаалаг зүрх сэтгэл байгаа болохоор л тэр. Чи яагаад тэгж хэлв? Мэдхгүй. Хин нэгэн хилээд өгөх шиг л боллоо. Үгүй дээ үгүй. Сэтгэлээ битгий зов. Би бүр эрүүл болсон. Хий үзэгдэх юм байхгүй. Хин тэгж хэлдэг байх үлээ. Орос руу явцгаана. За охин минь. Над уцаа өгөөтөх. Яв да. Яв. Ява. Чиний байх газар энэ биш. Яв. Ангагч өршөөрөө би гомдоогүй. Чи юу хэлнэ үү? Чи явах хэрэгтэй байна. Чи сонголт хийх болоод байгаа. Юуг сонгох гэж? Юу гэж? Өөрийнхөө амьдралыг сонгох байхгүй юу? Юу гэж юу байх вэ? Та надад цаашид юу тохиолдохыг мэдэж байгаа юм уу? Үгүй, би үүнийг мэдэхгүй. Би зүгээр л чамайг одоо сонголт хийх хэрэгтэй байгааг мэдэж байна. Чиний цаашид юу болох чинь чиний сонголтоос л хамаарна. Охин минь. Яв. Би өөрөө л дурсан санаж бай. Баяртай вангагч. Бид өөрт байгаагаа алдахаас айцгаадаг. Энэ айдас арилнаа. Ойлголттой болвол арилна. Бидний хувь заяаны түүх, ертөнцийн түүх бүгд нэг гараар бичигддэг юм. Бурхан минь. Чи хаанаас явж байгаа юм бэ? Айгаагүй. Үгүй. Чамайгаа санаад л бүх өдөржин тэнд байна гэж бодсон шүү. Алиса чамгүй өөрийнхөө толгооноос авч хайж чадахгүй. Хүлээж.
Хүлээлдээ би чамс гуйж байна. Хэрэггүй. Сонсооч. Энд чинь том хачин байна. Юу н хачин байна? Мэдхгүй. Энэ ямар ч өөр л болоод байна. Юу? Чи бид хоёр нэг л үнэн биш юм шиг. Чиний өөрийгөө үнэлэх хүнлэмж доогоор байна. Үнэн эрэхтэй чи үзэсгэлэнтэй эмэгтэй. Тэр өөрийгөө үнэлэх чинь хаана ах вэ? Зүгээр би энэ миний хөш гэж мэдрээд байгааг ойлгооч. Вангагаас чи толгойдоо шидийн шандал авсан байна. Тэр чамд юу ярьд юм бэ? Өөрийнхөө амьдралыг л ярьдаг. Чи надад хурцаг үзүүлнэ гэж амласан. Би чамд юу ч амлаагүй. Уучлаарай. Орой болсон байна. Гэртээр. Чи үнэхээр сони юм аа. Босод ямар ч хүн чиний оронд байсан бол баярлах байсан. Үнэхээр сони юм аа. Яагаад баярлахгүй юм бол? Вангагч та өөрийнхөө Василийн тухай ярьж ирснээр санаж байна уу? Санаж байна. Та хэлсэндээ түүнд хувь заян байсан мөн сонголт ч байсан гэж. Энэ ч одоо яаж болдог вэ? Тэгэхээр хэрвээ хувь заяа юм бол бүгд тодорхой байсан гэсэн үг үү? Хэрвээ сонголт юм бол бид яаж шийдэхээ өөрөө шийдэж байна. Тийм болохоор ямар ч хувь заяа байхгүй бүгд бидний гарт байна. Үгүй дээ, байна. Хувь заяа ч байна. Сонголт ч байна. Энэ яаж байх болж байна? Тэгээд л байхгүй юу? Хувь заяа бурхны гарт байна. Харин сонголт бол чиний гарт байна. Алийг нь барих тухай чиний бурхантай хийсэн ярианд чи ямар үг сонсож байна? Тэр чамд тийм л амьдрал өгөх болно. Сонгоход минь надад хэн туслах вэ? Чамд хинч туслахгүй. Таны ойлголт бол та өөрөө дандаа л мэдэж байсан гэжтэй. Яаж болохгүй гэдэл хаанаас? Хэндэж хэлэх ийм үг олдохгүй. Хүн үүнийг чадахгүй. Ичээ, яагаад бид Москвад ирсэн бэ? Ирсэн юм шээ, Андрюша. Бид эргэж ирсэн шүү. Яагаад? Яагаад гэвэл энэ манай төрлөх хот. Танай төрөл төрөсөд эндээс бүр баг байхад чинь авч явсан гэлөө? Бүр баг байсан. Тэгвэл би эндхийн олон зүйлийг сандаг шүү. Харин чиний аав бүх амьдралаа Москвад өнгөрөөсөн. Тэр чамд бүгдийг үзүүлнэ. Заавал өөрийнхөө сургууль, Сколенкийн мөсөн голгуурын талбайч хүртэл үзүүлнэ. Би суралцах уу? Гарцаг үчи олон найз нөхөдтэй болно. Чи өөрийнхөө хэлээр ярих ямар сайхныг харах болно. Одоо боллоо. Аав ирж байна. Алиггүй аавгаа ухтаарай. Аава сайн байна уу? Сайн уу хүмүүс? Сайн уу? За ингээд. Сайн уу? Сайн уу Личка. Өршөө саатаад. Гэхдээ өнөөдөр би бүрэн чөлөөтэй шүү. Андрюша, пишн залгачих бүгд бэлэн байгаа. Одоо ширээндээ сууцгаана. Тийм ээ. Алиуша. За. Ямар нэг юм болоо юу? Юу ч штэ. Юу ч биш. Явж өдийн хоолоо идцгээе. Аава, та
хоёр яагаад ууртай байгаа юм бэ? Би дуртай биш Андрюша. Би төвлөрсөн л байна. Чи хичээлээ давтахаар төвлөрдөг үстэй. Үнэн үү? Тийм шүү. Орсоор би чи маш хүн. Үсэх хэрэгтэй байхгүй юу? Андрюша, инги. Чи одоо суугаад өсгнүүдэд автан шүү. Харин бид хоёр чамд цаад болохгүй юу? Явж зугаалъя. Яг зөв. Андрюш Эрийн Евгена унаг ирэхэд чи бэлэн биш байвал ичих юм болно шүү. Би давтлаа ээжээ, баярлалаа. Явдаа. Би түнд өөрсгөл итгэдэг байсан. Өөрөөсөө ч илүү байсан шүү. Би 5 жил Болгарт туршуулаар ажилласан. Энэ бүх жилүүдэд түүнтэй хамт байсан. Тэр дайсан байх ёсгүй. Хүлээж байдаг. Энэ эндүрэл байж болно шүү дээ. Учрыг нь олоод соллох байлгүй. Оличка юу эндүрэл байх вэ? Баримтлагсаттай бүгднтэй нь би тагнуулын сургуульд суралцаж байлаа. Бүгд л хамт ажиллаж эхэлсэн. Энэ бас л эндүрэл үү? Эсвэл тэд бас тагнуул уу? Биш л гэж бодож байна. Би ч бас тэгж бодож байна. Үндэ бүр итгэлтэй байна. Явах уу? Гэсэн хэдий ч баримт бол баримт. Тийм ээ. Тийм ээ, би дайны дараа өөр болох л гэж бодсон. Энэ аимшигтай зүйл болоод байна, Оличка. Намайг яаж байцаас нэг жил сонссон болж. Яг л фашистууд шиг. Бурхны авралаар тамлаагүй харин. Сони юм да. Тэд яагаад гестапод өгөөгүй? Тэд яагаад канцлагерт өгөөгүй юм бол гээл. Тэд чам талархах ёстой үстэй. Хэрвээ чи гестап төвчиж чадаагүй бол хичнээн хүн өргөдөх байсан мөлий. Талархах гинэ. Тэднээс ч талархал ирэхгүй л болов. Тэгээд юунд? Энэнд учир нь байгаа юм биш ээ. 3 жил шалгалтын дор байна. Оля. Надад шинэ лабораторид ажиллах цал тавьсан. Ямар? Тодорхой зүйлийг надад мэдээллээгүй. Энд ч гомдохоор юм биш шүү. Москвагийн хотын аюулгүй байдлын хэлтэй. Энд гомдох юмгүй. Лаборатори зохион байгуулдаггүй юм. Тэдний хэлснээр би ананер би хийсэн судалгааны дөнгөл гаргах юм шиг байна. Ананер бүгсэн ч юу гэсэн үг вэ? СС-ийн шинжлэх ухаан техникийн гол бүтэц. Хүний ухамсарт нэвтрэх технологиг гаргах. Бурхан минь яах гэж Оросд фашистуудыг явуулж байсан ийм судалгаа хийдэг байна. Яагаад гэвэл би Берлинээс ирсэн. Тэдний 20 вагон архивыг мэднэ. Энэ судалгааг үргэлжлүүлэх нь их ирээдүйтэй гэж надад хэлсэн. Тэгвэл амьд хүмүүстэй рүү? Гэхдээ л холгон дээр л биш шүү дээ. Өршөөгөөрэй. Хоригдсон хүмүүс гээд хүм материалаар хангалттай да. Чи яах гэж байна? Би үүнд оролцохгүй. Тийм ээ. Чи өргөдөж болохгүй. Энд дэндүү шударгаш байна. Чи гестапод өргөдөж болох байсан. Тэгэхэд эх орондоо. Тийм ээ, эх орондоо өөхөх тэнэгэл хэрэг. Өөр гарцыг би харахгүй л байна. Оличка, ямар имэ чам руу ирсэн бол доо. Би энэ талаар урдаас бодсон. Чи тагнуулч байж болохгүй. Үгүй чи бод. Чамд хангалттай зориг байгаа. Чиний зүрх зэрлэгшээгүй байгаа. Би чамайг зэрлэгшүүл. Чи бидэнд ёс зүйн хаалт байхгүй гэж бодож байна. Энд ч тийм шүү. Үүнээс чинь болоод л би чамайг хайрладаг юм. Тийм ээ. Энэ өрхнөөс яаж салахаа бид бодох хэрэгтэй. Харамсалтай нь Ольга, энэ өрх хураагдахгүй. Чи өвдвөл яах вэ? Ямар өвчнөр, салхин цэцэг үү, ханаад үү? Үгүй. Энэ мэдрэлийн өвчин байх ёстой. Чамайг эмчийн үйлчлэгээр орох үед Паркинсон ч юм уу, өөр юу ч яах бодож олохгүй. Чи минь нэмч үзтээ. Сайн мэдэх ёстой.
Эмчийн үзлэг хийгээд дараа нь ялгаагүй л баривчлан штэ. Энэ Энэ цаг үеийн хамаагүй гол нь үзлэхээр л малтрах хэрэгтэй. Бид гүнзгийрэхээр ямар нэгэн зүйл бодож олно. Орс агуу шүү дээ. Бидний салаарч мартна. Оля чи яах болж байна? Ингэх гэж эргэж ирсэн юм гэж юу? Андреч бас сурах хэрэгтэй. Андрей бид хоёр ч юм шиг л амьдрах болно. Бодоцгоо доо. Вангагч гайхамшигтай юм шүү. Ийм юм байдаг гэхэд итгэмээргүй л зүйл. Итгэл болно доо. Ягаад? Ийм шээ, карисмараа сүм мөрөө байна. Чи сохор байж яаж мэдэж байна? Охин минь чи юу яриад байна? Байгаагаар нь л ярьж байна. Сохор нь сохор л доо. Гэхдээ гараараа мэдэрч байна. Тэр энд загалмай мөрөө болсон байна. Энд бас дахиж хийх хэрэгтэй юм байна да. Чи яава? Толгойч нь өвдөд байгаа юм уу? Карисмараа битгий саадвал. Их газар сайн байх болно. Зөвхөн тэр тариутай биш. Их газар байна. Дахиад л хуучин шиг байранд очино. Хуучны туршлагана. Битгээ. Ванга ядарч байна да. Зүнч байхч хүнд зүйл юм да. Ягаад зүнч гэж тэр сахалгүй үсттэй. Тийм ээ. Манай Вангад бурхан бас л зүнч байх авьяас биелүүлсэн байхгүй юу? Үүнийг бурхан өгсөн юм биз дээ. Тэр сая юу ярьсан бэ? Ямар газрыг? Их газар гэж Оросыг тэр хэлдэг юм аа. Түүний тухайлбал уу? Тийм үү? Оросд яхаараа дурдаг байж болж байна. Дахиад өөрийнхөө байранд очно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Мэдгүй би Вангагийн хэлснийг санаад л тэр гэртээ харж нөхөртөө хэлье. Тэр бишиж явна үз. Яваач. Үгүй энэ бурхны авьяас чинь надад зөвхөн шаналл авчирч байна. Тэр шаналл чинь Ванга хамаагүй битгий уу. Шаналл чинь байхгүй болно. Би тэгээд одоо уугаад байгаа юм уу? Baаш яах гэж барьсан болж байна? Дугуй. Хөндлөнгийн хүмүүсийг энд өдөржин холихуулах гэж юу? Тэр надад хөөхөж гаргаж өгөөгүй штэ. Энэ бурхны юм гэж юу? Ява. Ор. Бурхан ивэг. Ванга. Хайрт минь. Би чинь сайн байна уу? Тийм ээ. Сайн байна. 3 хоног эргэж ирнэ. Любка. Юу вэ? Надад хүүхэд олоодохдоо үнчин шүү. Яах юм бэ? Өөрийн хүүхэд надад гарахгүй. Гарах чинь билүү чи залуу байна штэ. Үгүй гарахгүй. Би мэдэж байна. Миткагийн зөв хүүхэдтэй болохгүй. Хүүхэдтэй байх чамд хүнд байх болно. Танахыг өсгөө бидтэй. Түүнийг ч өсгөнө. Митка надад тусалнаа. Чи түүнд битгий уурлаа. Митка миний тулгуур шүү. Уурлаад байдгийн ч аргагүй. Түүнд надтай байх хүнд л байгаа л да. Любка зөндөл өнчин үлдсэн байхад нэг хүүхэд өсгөө л дөө. Вот и приехали. Зонч энд л амьдрах болно доо. Эмнэлэг шүү дээ.
Ирсэн сайн байна шүү. Второй год. Ни одного врача. 2 жил нэг ч эмчгүй тэгээд жимлэг нь хоосон байж л байгаа да. Хэрвээ хэрэгцээ гарвал надад хэлээрэй. Да, спасибо. Аль би туслая. Держи. Если что, обращайтесь. Да, завез я вас. Энд ойн дунд юм да. Надад таалагдж байна. Хамгийн гол нь бид амьд бас хамтдаа. Ээж энэ сургууль бий юу? Байлгүй яах вэ? Энд амьдрахад хэрэгтэй бүхэн байгаа. Өөр өөрөнүүдийг харж болох уу? Гүгээрээ. Конечно. Тэгэлгүй яах вэ? Ванга надад хэлэхдээ биднийг Оросд эргэж ирээд өргөдөхгүй. Аз жаргалтай байх юм байна гэсэн шүү. Яг л тийм болж байна. Тийм ээ, гайхамшигтай. Юбка. Энэ чамтай байгаа хэн бэ? Жижиг гэмтэн. Ахын чинь. Юлатта. Би амгмөр байна Ванга. Охиныхоо төлөө ууха ер нь болно. Би струмэсээс ирсэн л дээ. 3 хоног хүлээж байна. Энд ийм их хүнтэйг би мэдээгүй л дээ. Тэр Болгар тэр яраад Вангар уу гэж байна. Чи яот очсон уу? Тийм ээ. Энэ 2 шөнө дэрэн доор минь байсан шүү. Түүнд яагаад сахар хэрэг болдгийм болов? Мэдэхгүй. Ярих нь энэгээр бүх хөвжээг мэддэг л гэсэндээ. Гайхамшиг. Бүгд л гайхамшиг хүсэх юм. Яах гэж тэгдэг юм болт. Ямар ч гайхамшиг хэрэггүй. Амьдраад л баярлахсан. Зүгээр л баярлахсан. Яах гэж бурхан ингэж хийдэгдэг бол тоо. Би тэгж бодож байна. Гол нь өмнө зөв зорилгоо тавьж түүн дээр очиод үнэтэй эмчилүүлээд хаашаа гэдгийг мэдэхгүй зүгээд зүтгээд юунд зөвхгүй байх шиг би 5 сар 40 хүрнэ. Өдөрт газрын дарга байдаг. Харин тэнд 2 хүзүүтэй те. Яагаад тийм их шамдахгүй байгаа юм бэ?
Юу яагаад гэж намайг цаашид юу хүлээж байгааг мэдмээр байна. Энэ хүр тэгэл хангалттай. Хангалттай гэж юу гэж байгаа юм бэ? Хаанаас энд гэж? Ёо. Не понял? Ойлгосонгүй. Иди. Яваа, эндээс ёо. Иди отсюда. Вангаж лут юм аа. Тийм шүү, тонсаа. Яах гэж та нарын цуглав? Вангатай уулзах гэж. Арай бурхан та нарыг өөрийнхөө чангараар энэ дэрвсэн гихгээ юу? Үгүй. Та нар зүтгэрийн замлаар замнаж байна. Хов зайлтай эмхтэй л энэ замд хөдөлдөг юм. Яваад өгөөч. Би ямар чиний өөрийгөө хайрлахтай харж байна юм уу? Чөөр санжиргүй антан, тосгоны эсгүүргүй антан би чамайг хонинаа гайгүй. Чамаг ёо гэдэг юм шүү. Гараа татаа. Тэр харин үүнийг аз төслөө гэж хэлбэл яасан. Ёо, би чамд хэлээд өгье л дөө. Би ингээд явчихмааргүй шүү дээ. Удахгүй бүгд юм өөрчлөгдөнө. Миний хүү Хагас жилийн дараа Кремлийн удирдагч бүхэн. Оросд бүх юм өөрчлөгдөнө. Сталин хагас жилийн дараа бүхэн. боллоо явъя. Та энэ бүхэнтэй яаж холбогддог байна? Дөнгөж сая ямар нэгэн үеийн үрд хүчмө өсдөг тухай ярьсан. Тэгээд тэр Сталин өгсөн үйл явдлаар түүх өөрчлөгдөв гэдэг. Чи юуг нь ойлгохгүй байгаа юм бэ? Чи тэгээд юу ойлгохгүй байна? Би манай хувь заяг мөн бүх дэлхийн түүхийг ярьлаа. Энэ бүгд охин минь нэг л гараар бичигддэг гэдгийг санаж яв. Ийм зөв хэлснээрээ яахыг мэднээр юм да. Мөн хэлвэ. Хагас жилийн дараа Сталин өгнө гэдэг хахад тэд дараа нь таныг яагаачгүй юу? Вангагч. Таныг яагаачгүй юу? Үүнийг та өөрөө сонссон уу? Үүнийг зөвхөн би ч бишээ. Өөрийнхөө чихээр яг таныг сонсож байгаа шиг л сонссон шүү. Наад илэрхийлж байгаагаа бодмор юм да. Өршөөгөөрэй. Би өөрөө энэ хормог автан хагас жилийн дараа түүнийг өхөн гиснийг сонссон гэх гисэн юм аа. Хэнийг нь та ойлгох хойно. Хэн бэ? Товд хойд автна уу? Тэр юу хэлсэн бэ? Би шийдэх штэ. Тэр Сталин хагас жилийн дараа өхөн гэсэн. Үүнийг тэр л тэгж хэлсэн шүү. Үүнийг та бас сонссон уу нөхөр? Тодорхой хэлбэл эцэг Йоно та Вангалийг эртнээс мэдэх үү? Түүний талаар юу хэлмээр байна? Вангел төрөлхийн чөтгөр сүм түүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Түүн туслах гэсэн миний мөн сүмийн ордлогуудыг энэ нэмэгтээ хүлээж аваагүй. Сүмийн асуудал бидэнд хамаагүй. Зөвлөлт засаг хаана юуш байж болохыг эцэж тусчгүй ажиглах ёстой шүү. Тиймээс нөхрийг би шууд тань дээр эргэж зөвлөсөн. Зөвлөсөн байна. Чөтгөр. Түүнд хичнээн хүн очдог гэж. Баггүй хүмүүс цугладаг юм билээ. Тэд бүгд сонссон хэрэггүй. Тийм ээ. Ийм хэрэгт буудах ял хүлээгддэг юм.
Зогс түүнийг тавь. Яваач те. Түүнийг тавь. Митка бол. Надад санаа зовоод хэрэггүй. Лекод юм хүм янз л гээд хэлээрэй. Би удахгүй ирнэ. Бас эргэж ирнэ гинэ чи. Хэзээ ч эргэж ирэхгүй байж явцгаая. Арав дугаар анги төгсөв.